За өнөөдөр Animal Farm гэдэг. За энэ бол Жоржи Оруэллын за ийм алдартай арма. За дэлхийн одоо маш олон улсын хил дээр хэвлэгдэж борлогдсон байдаг гэж. Оруэлл бол одоо 20 дугаар зууны хамгийн нөлөө бүхий зохиолчдын нэг байсан гэдэг ийм зүйл. За энэхүү арманаараа бол хүмүүс эрх чөлөөгөө хүчээр биш худал үгэнд тэгснээр алддаг гэдэг энэ зүйлийг өгүүлдэг. Өөрөөр хэлэх юм бол амьтад нэг зорилготой байсан. Мэдээж эрх чөлөө шударгаас тэгш байдал. Гэвч цаг хугацаа өнгөрөхөд хувьсгалыг хийсэн удирдагчид өөрсдөө шин давхар болж мэндэлсэн. Хуучин эзэн явсан. Гэхдээ эзэн байх тогтолцоо үлдсэн. Ямар нэгэн шин эзэн гарч ирдэг. За энэ бол одоо Монголын нэгэн тарах юм бол шудраг тавыг ч одоо харуулж болох юм гэж. Нэг ийм. Монголын одоо шилжилтийн үедээ харьцуулах юм бол Монголын ард түмэн бол эрх чөлөө, ардчлал, шудраг өрсөлдөөн тэгш боломжийг одоо хүсэж байсан бол дараагийн он жилүүдэд бол төр өөрчлөгдсөн үү эсвэл зөвхөн эрх мэдэлтэй хүмүүсийн нэрс өөрчлөгдсөн гэдэг л нэг юм том ял үлдсэн гэдгийг одоо энэхүү Animal Farm бол харуулж байгаа. За номын төгсгөл бол амьтад гахай болон хүнийг ялгаж чадхаа болдог гэж. Тэр мөчөд хувьсгал ялагдсан байдаг. Яагаад гэвэл хүмүүс эрх чөлөөний төлөө тэмцсэн мөртлөө өмнөх тогтолцоогоо адил зүйлээр дахин бүтээсэн байдаг. За үүнийг бол одоо Монголын өнөөгийн ардчилсан нийгэмээс тогтолцоос харж болох юм а гэж одоо бодож байгаа. За ганц Монголч биш гэж байгаа. Энэ олон улсын туршлагаар бас харж болох. Оруэлл үнэхээр монголчуудаас юм асуух байсан бол ингэж асуух байсан гэж бодож байгаа. Монголын жирийн иргэн стратегийн ордын талаар шийдвэр гаргахад бодтой оролцож чаддгүй гэж. Өөрөөр хэлэх юм бол Монголын өнөөгийн оюу толгойн нөхцөл байдлыг хэлж байгаа. За ардчлал байгаач эрх мэдэл цөөн хүний гарт төвлөрөх нь эрсдэлтэй гэдэг энэ зүйлийг энэ одоо Animal Farm гэж энэ харуулж байгаа. Ард түмэн ядуу байснаас болж эрх чөлөөгөө алддаггүй. Харин эрх мэдлийг хянахаа болсноор эрх чөлөөгөө алддаг гэдэг энэ аимшигтай санааг хэлж байгаа. За маш гүнзгий гэж. Энэ нь хэний зөв юм? Зөв байх ёстой юм. Эрх мэдлийг хэн хянах ёстой? Мэдээллийг хэн эзэмшиж байгаа нь хүчтэй байгаа юм уу? Сул байна. Иргэдийн үнэхээр ойлгож оролцож байна уу? Иргэдийн санал хүсэлт, иргэдийн бодол чухал уу? Бүр огтоос ч хамаагүй юу гэдэг ч юм. Маш олон одоо юм уулз асуултууд гарч ирнэ. Эрх чөлөөний хамгийн том байсан нь ил тод байсан биш. Харин эрх чөлөөний нэрээр бий болсон хяналтгүй эрх мэдэл юм а гэж одоо бодож байгаа.